One, two, three, let's go! Hi guys. Шинэ хэмжлэгтэй тавтай мөрөл. Тэгэхээр өглөөний 9 цаг болж байгаа. Тэгээд өнөөдөр ивент дээр ажиллах цагаа ирээдүйн гоё бэлэн болоод өнөөдрийнхөө бичлэгжүүлцгийг ер нь өдөр нэг амар бичих чадахгүй. Тэгэхээр зүгээр гоё өглөөний рутин гэсэн үг. Утгагүй нэр маань найз Монголд ирэх байгаа. Сая 8 сард 8-9 сард явсан байхгүй Солонгос руу. Тэгээд хичээлийн амралтаар 2 сарын дундор Монголд ирж байгаа. Энэ хоёр найз ирж байгаа бүр. Тэр ихээр уулзаж нийгмийн энерги юу нэгс амар гоё. Тэгээд гоё зэрхэн болсон. Таад нэр спонж яагаад нуудаг вэ? Би гिचгээс хайж аваад нэг олсаар маань надад амар гоё хэрэгжээд байгаа. Аяг тав угаач заяа. Аяг тав угаач чинь ийм тийм амар бодтой фэри мэри болно уу заяа. Янз бүрийн аяг тав угаач гарсан шүү дээ. Тэнгүүт тийм хашилхгүй яг гоёыг нь олоод тэнгүүтээ фэринээсээ за нэг 2 пампыг хийн заяа. Нэг маягны оруулаач юм. Тэнгүүтээ дээр нь хаа болон ботсоос игээд тэгээ спонжийг чинь тэнгүүт амар гоо зэрэг болчихсон. Тэгэл зүгээр байлгаж байгаа л жоохон тагаад бас энэ ингэж шахаад авчдаг. Хэдүүлээ тэгээд ивент дээр 4-5 цаг ажиллана. Тэгээд эзэн бэлгийг очиж байгаа. Маргааш эзэн төрсөд байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ бэлээ. Одоо өснийхээ алчуурыг авна. Тэгэхээр үсээ хатаахтаа аль болох өөрөөр нь хатаадаг. Тэгвэл ингээд алчууртай байлгах нэг үсэнд муу гэсэн хоёрт ингээд алчууртай ингээ хатаачаар үс ингэж хатаад тэг ингээд дуршаа бохгүй амар муухай болоод идэх байхгүй юу? За энэ хоёр праймер. Энэ зэртэр хүмүүс зэртэр төрөхээр бутга гаргаад ингэж би сонсч байсан. Надад л ерөөсөө тэхгүй байгаа. Жохон майт болохоор надад таалагдаад байгаа. Өө даралт бас сайн. Дөнгөт ингэж майт төгсгөлтэй болохоор гилаага тахгүй амраа. За ингэж консилер төрчих чинь нэг хатах хэрэгтэй гэсэн. Би хөмсгөөд толинд ойрцож бодохгүй л харахгүй. Биш харахгүй биш. Чадахгүй. Тэг ингэж зурчингуудаа тараагаад хана гэрээ мөтөр удаж байгаа байхгүй юу? Би бас тийм чанга ярьж болохгүй л та. Жаач би сайхангүй мөө. Шананыхаа давтлын. Би одоо ингээд YouTube-ийг алдсан юм чинь өмнө хийжсэн бичлэгүүд бүгдийг дахиж хийдэм гэж бодож байгаа. Одоо флаш. Флаш болохгүй. Тэг самс ингээд дэрвэцэн. Одоо энэ Maybelline Lash Sensational гэнэ. Тэг гэт гоё. За тэг хамгийн сүүлд нь setting spray, setting fixer гэнэ. Би бүр влог хийсэн мартсан байна. Тэгээ одоо гараа гэж байна. Би сая нүрэ бодчихад хуцаан сууд юм идээд үсээ ороогоод тэг бүдийн бичих мартсан бах юм ямар тэнэг. Би бүр ингээ влог хийгээгүй амар утцсан мартаад байна. Одоо тэгээд 11-с бид тэд цуглах хэрэгтэй байхгүй юу? Одоо 10:50 болж байна. Би 10:30 гэж гарна гэсэн зээрээ болчихлоо. Тэгтээ яг 12-өөс тэгэхээр гайг баг. Бид одоо шууд таксид очих чинь.
болчихсон юм байна. Яаж ч тийм сургуулаа ороод Hi guys. Би гэртээ ирсэн байна. Сая юу ачаад Шангрила ороод авах гэсэн чинь миний ахын байгаагүй. Утгүйсэн. Тэгээд би их найд ороод их найд руу нэг 20 минут талхаад их найдаас авчаад тэгээд харихс яаж ярихаа мэдтгүү. Тэгээд сая таксид ирлээ. Тэгээд гэртээ ирсэн чинь нөөрэө бууз хийнэ. Одоо бууз хийх чинь. Аав чир бууз хийж гинэ. Тэгээд манай дүүний зорилгоор гоё бичиж. Хүмүүс ингээд бид нарыг одоо ингээд манай дүүнэр мөнөр бид нар эцэг тооцоо бэлэн гоё мэддэг гэдэг юм. Манай найзтай амар гайхаад идэг. Зэг гоё маань болчлоо. Гоё мөн гоцчод будгаа арилах юм. Тэгвэл нэр амар будагтай хүнд мэдрэгдэж. Хэрвээ миний бичлэгийг шүн үзэж байгаа юм байгаа л sorry. Хараа мана. Би таадаа суугны идчихэж байгаа юмаа харуулж байна байхгүй юу? Тэгэхээр амар дээрээс бичиж чинь. За яг уу. Намайг та жохон дээрээс харж байгаа гэсэн үг шүү. Өнөөдөр би амар тэнэг өглөө гарахтаа бэлэн болж байгаа бүрэн бичих юм мартсан байт юм да. Тэгээ уг нь зөвхөн имжлэг ингээд өглөөний рутин ороод дуусах гэсэн байхгүй. Тэгээ би ингээ өглөө юм бич чадаагүй болохоор ингээ бүтэн өдрийн влог болгож байгаа. Гэхдээ бас ингээд би өдөржингөө амар завгүй байсан болохоор бичиж авч чадаагүй. Би нөгөө нэг Японд суралцах боловсролын өдрөлөг дээр танилцуулга хийгээд ажилласан байхгүй юу? Тэгээд бүр амар завгүйсэн. За 12-оос эхэлсэн байхгүй. Тэгээд би болохоор 11 гэж очсон багс. Тэгээд 11 гэж очиод 12 хүртэл юм уу бэлдээд ингээ хүлээ сууж агаад. Тэгээд 12-оос эхлээд 3 цаг хүртэл 3 цагийн турш 1 минут ч амрахгүй. Тэгээд 1 минутын ч завсаргүй бүр тасралтгүй ярьсан. Бүр амарсан. Тэгвэл ингээд нэг сургууль дээр 2 хүн суудсан байхгүй юу? Тэгээд ингээ би бас нэг хүүхэдтэй. Тэгээд ингээ хоёулаа суудсан ирнэ. Тасралтгүй ингээл нэг хүн ярьж усал дараагийн суул 3 цагийг тэгж тасралтгүй суусан. Гэтэ яг цаг амар хурдан өнгөрсөн байсан. Би яг цааш одоо нэг 1-2 болж байгаа хатагс 3 болцсон байсан амар хурдан. Тэгээ 3-аас хойш арай нэг учиртай болоод 0 орох боломжтой болоод. Тэгээд яг ингээ 3 цаг 8 минут гээд миний ингээд хүн урд ингээ хүн оожлохоо болоод баг болцсон байхгүй. Тэгэл би газ босвол гэсэн чи бүр ингээ хөлбөр амар бадарсан. Тэгсэн бүр амар үлссэн за бүр ингээ гар мар салганцсан. Ингээд эхлэн өмнө сэндвич өгсөн байхгүй. Тэгээд ингээд яач ч юм утсан чи ингээд миний жоохон дотор мухаарад миний дотор юу нэг мухаарад идэх байхгүй. Тэгээд ингээд дотор мухаараа сэндвич нэг идмэргүй санагдаад тэгэл нөгөөд чи сэндвич амар тоож мохгүй. Бараг өстө идэхгүй байгаадсэн чинь 3 цагийн дараа амар үлсээ гар мар салганцсан. Тэг газ сэндвич авч гараад гадаа үүдэн зогсож идсэн шүү дээ. Өмнөөс өгнө ажиллажсэн бохгүй энэ ивент дээр. Гэтэ би арай бага юм ярьдаг газар юм байсан. Тэгээд ер нь бол арай бага юм яриад амар гайгүйсэн мөлий. Өнөөдөр болохоор ингэ ярих юм амар ихтэй сургуулийг танилцуулаад. Тэгээ маргааш өдөрлөгөө дуусчаад ирээд гэрх нараа гэртээ гоё хоол мол хийж идэх баг. Эдийн төрс өдөр учраас. За. Болоо хоолой дуусчих тэгээд нүрээ зэвлэхтэй болцсон. Ямар ягаан л юм бэ те. Хэрэг ягаан л уу. 1 minute passed.